За манай сургууль одоо 2017 онд анх байгуулагдсан. За анх байгууллагатаа бол 640 хүүхдийн хүчин чадалтайгаар сургууль маань байгуулагдаад үүнээс хойш одоо 8 дахь жилдээ сургалтын үйл ажиллагааг одоо зохион байгуулан явж байна. За өнөөдрийн байдлаар системд бүртгэлтэй 1339 суралцагч байна. Үүнээс бага боловсролын 760 орчим. За суур боловсролын 450 гаруй сурагч, үлдсэн нь бол бүрэн дунд боловсролын одоо буюу ахлагын сурагчид бол эзэлж байна. За манай сургуульд одоо Эрдэнэ баг болон Чингэл багийн одоо нутаг дэвсгэр хүүхдүүд бол сургалтын үйл ажиллагааг авж байгаа. Тэгэхээр Эрдэнэ баг, Чингэл багийн хүн амын тоо ихсхийн хэрээр манай сургуулийн хүүхдийн тоо болвол нэг дахин одоо илүү юм суралцж байна. За энэ сургалтын үйл ажиллагааг одоо хэвийн явуулахад чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй явуулахад төвшний удирдах одоо байгууллагууд маань бас хамтарч ажилладаг байгаа. Жишээлх юм бол босрлын газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, босрлын яам гэх мэтчлэнгийн одоо байгууллагууд маань хамтарч ажиллаж олон одоо кабинетуудыг бол сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна. Эрдэнэ баг, Чингэл багийн хэмжээний нийт одоо босрол эзэмшиж байгаа хүүхдүүдийн маань бас тусгай хэрэгцээт босрол шаардлагатай сурагчдыг бас сургуулийн үйлчлэгээ үзүүлж ажиллаж байна. За энд бол 20 орчим сурагч байна. 15 хүүхэд нь сургуулийнхаа одоо анги танхимдаа, үлдсэн 5 хүүхэд нь бол гэрээрээ одоо энэ тусгай хэрэгцээт боловсролыг бол өгч ингэж үйл ажиллагаа явуулж байна. За нийт одоо сургууль дээр хүүхэд хөгжүүлэх буюу сургалтын үйл ажиллагааг дэмжих одоо үйл ажиллагааг багшлаг маань тогтмол зохион байгуулдаг. Манай сургууль дээр 15 орчим одоо сонгон секц дуулан клубүүд бол одоо үйл ажиллагаагаа бол тогтмолжуулаад явж байгаа. За сургуулийн үйл ажиллагааг амжилттай явуулахад одоо үргэлж тусаж дэмждэг эцэг их асран хамгаалагч орон нутгийн одоо удирдлагууд, босрлын газар, босрол шинжилгээ ухааны яам гэх мэтчлэнгийн одоо хамтран ажилладаг бүх төвшний байгууллага, одоо ажилтан албан хаагч, олон нийтийн байгууллагуудаас маш их баярлалаа. Unni teres, unni legar, unno
사랑 아소라 торгөлөө арган намтай сэтгэл амрах замаа зураглаа хүйтэн дулаан ээлжилдэг хүний орчлоод гэрэл дүрэм бодоо гигэн мөрөдөлмэ гадо шовоне адила гататалай дулэм бүнэсэрэ 다운의 사랑 헛소라 덜으그서 허른남 다스트게 하림 버들다우다 산타 못하가 산나가 볼득귀 허르버 хараар дүрэм бодоо хаурын мөрөдөлмэ ангэр шовоне адила алсын алсаа дүүлэн бүнэсэрэ гэрэл дүрэм бодоо гигэн мөрөдөлмэ ангэр шовоне адила алсын алсаа дүүлэн бүнэсэрэ алсын алсаа дүүлэн бүнэсэрэ
Сүлийн зүбэ хамтлагалахна сурагчнаас минь уулж байгаа болохоор ирч хүчтэй урагш тэмүүлэх тэр нэгэн зүг ингийн биш сэтгэл татах хүч байдаг ёо багын явдал ирээ торбай байсаа бачирнаас нэгийн дурсамч юм уу балга бүхнийг төрөн гарч бүгдээрээ барта тэмдэрлэг жаргалтай угтацгаа хөгжөөн тэмдрэл дотон уярхээ харамгүй сэтгэл хачин дуурлаа чивчмэггүй сургуулийн хаа энэ чи биднийг өрөн дуудаж байна үнэн үгэндэн урам зарэг хугартагч үн өхөн сэтгэл зүрхэнд дандархаа үхэрлэг хүрлэлд минь хязгаар тавьдагч учил чаддаг томчууд илүү датан хөгжөөн тэмдрэл дотон уярхээ харамгүй сэтгэл хачин дуурлаа чивчмэггүй сургуулийн хаа чи биднийг өрөн дуудаж байна хөгжөөн тэмдрэл дотон уярхээ харамгүй сэтгэл хачин дуурлаа чивчмэггүй сургуулийн хаа чи биднийг өрөн дуудаж байна чи биднийг өрөн дуудаж байна
За манай сургууль нийтдээ 6 төрлийн дугуйлан ажилладаг. Йоочин, төгөл дургуур, найрал дугуйны, бүжгийн дугуйлан, за мөн зургийн дугуйлан, за яг юуны хөгжмийн урлагийн чиглэлээр бол нийтдээ 6 дугуйлан ажилладаг. За тэгээ манай сургууль энэ жил хүүхдүүдийг авахдаа хүүхдүүдийг сонгож биш, ангиар нь хөгжүүлэх, хүүхдүүдийг бүлгээр нь хөгжүүлэх ийм үйл ажиллагааг зохион байгуулдаг. За энэний үйл ажиллагаа нь юу гэхээр хүүхэд хөгжинэ гэдэг маань авьяастай хүүхэд бол бие дагаад хөгжих буюу тусгайлан багш авч хөгждөг. Бид нар бол хүүхдийн авьяасыг ялгахгүйгээр чигд хөгжүүлж ингэж ажилладаг. За нийт манай дугуйланд бол одоо 140-од хүүхэд хичээлдэг. Өдөр, орой, өглөө гэсэн 3 системээр хичээлдэг байгаа. За тэгээд энэ жилийн хичээлийн жилд бол манай хүүхдүүдийг эцэг эх маань маш их дэмжиж байгаа. Багш нар маань маш их дэмжиж байгаа. Ингээд энэ хичээлийн жилд бол манай хүүхдүүд уралдаан тэмцээнд маш сайн амжилттай оролцож байгаа. Тэрнийхээ хэрэгээр хүүхдүүдээ маш их хөгжиж одоо авиасыг бид нар бас хөгжүүлж байна.